Усан. Асуулт цаана. Асуулт цаана. Бүгдээ энэ чимийг сонсоод ямар чимээ сонсож байгаа та яг уу багштай хэлэх юм бэ? Асуулт. Ямар зүйлийн чимээ сонсогдож байна вэ? Хоёрдугаар ба? Навчны сарчигнар чимээ сонсогдож байна. За, сайн байна уу? Шүү юм яг. Ямар зүйлийн чимээ гараад байна? Навчнээс байгаа юм шиг. Навчнээс байгаа юм шиг. Навчны сарчигнар чимээ гараад. За, тэгвэл бүгдээрээ ургамлын фотосинтез явуулдаг гол хэрэгтний юу юм бэ? Навч. Навч тэгвэл бүгдээрээ нэг ойлсох тань. Далайн гадуу дахиад явчихлаа. Дангаан бор дэвхтэй хоцорлоо. Тэр юу вэ? Тавгаар навч унах. Навч унах. За. 2 3 баг. Өнөөдөр бидний хичээлийг үзснээрээ дараах зорилтуудыг хүргэх болно. За нэгдүгээр ургамлын навчны бүтцийг наривчлан судлах, навчны гадаад бүтцийн ялгаатай байдал болон дүрс хувирсан навчны тухай тайлбарлах чадварт суралцсан, навчны үүргийг дотоод болон гадаад бүтцтэй холбон тайлбарлаж хэрэглэх юм байна. Бүгдийг өнөөдөр хичээлээ. За гол Багвал навчны бүтцийн зураг өгсөн байгаа багш. За навчны бүтцийн зураг дээр үүрэг болон бүтцийн хэсгүүдийг харгалзах даалгаврыг гүйцэтгэн. Ажлын хуудас дээр бас давхар гүйцэтгэн тийм үү? За ажлын хуудасынхаа санамжийг уншаарай өгтөгөө. Хугацаагаа баримталж ажиллах байгаа тийм ээ. За